Бид нэр яриа шууд явж байгаа. 80.7-оор тэгээд зочноо манай хашаа эмч маань танилцуулна. Шууд уу? Ингээд гинт айгу ингэдэж шүү тийм аа. За манай бэр цэцэг гээд одоо манай сэтгэл зүйч гэр бүл судлаач. Урлагийн сэтгэл засалч буюу арт терапист. Тэгээд онцгой хүүхдүүдийн багш гэж үзсэн бас. Онцгой буюу тусгай хэрэгцээ хүүхдүүдийн маш завгүй. Тийм одоо яг 7 сарын сүүлээс эхлээл бидний нэг амралт эхлэх гэж байх үед л төгсгөлд нь орчигээл орж амжихгүй явсаар гадаад дотоод их явна. Сургууль судалгаанд их амрагдана. Очиж илтгэл хувь тавина. Нэг ийш тийшээ ойрхон явбал нэг өвлийн гүртэг загчих гэсэн. Одоо жоохон халуун орнол явна. Тийм. За энэ тийм явна гэнэ юу захин да. Саяраа болов. Тийм нэг хамрын тамхи захин да. За. За баярлаа. Ямар ч байсан бидний урилгыг хүлээж авч ирсэнд те. Тэгэхээр сэтгэл зүйч бол Монголд бол маш их хэрэгтэй тийм. Бүгд галзуурсан юм шүү. Гэж л гэсэн асуултаар эхлэе да тийм. Хэрэгтэй байна уу? Ямар хөө байна? Сэтгэл зүйч бол хэрэгтэй. Одоо юу гэдгийг цангаа байна гэдэг маань ус байгаагийн баталгаа гэж үздэг байхгүй юу? Цангаж байна гэдэг чинь. Тэгэхээр яг хүнд сэтгэл өвдөж гин, миний сэтгэл тавгүй байна гэдэг бол хүнд нэг сэтгэл зүй гэдэг юм байна. Тэрийг засахын тулд ямар нэгэн сэтгэл зүйч буюу мэрэгжлийн хүн хэрэгтэй тийм. Сэтгэл зүй гэдэг бол яг айгүй урт хугацааны турш байсан мөртлөнгөөсөө нэлээд сүүлээс нөгөө түүхэн бичигдэж эхэлсэн тийм шинжлэх ухаан л да. Тэгээ яг нөгөө философи хоёрын огтлцол дээр философи хоёрын огтлцол дээр үүссэн шинжлэх ухаан л гэж сэтгэл зүй үзээд байгаа. Тэгээ яг сэтгэл зүй одоо яг бүүн болоод байна гэж тэгж шүү дээ. Тэгэхээр яг нийгэмд хэрэгтэй. Гэхдээ одоо яг нөгөө сэтгэл зүйчээр төгсөж байгаа хүүхдүүдийн яг хэдэн хувь нь яг практик дээр ажиллаж байгаа гэдэг чинь бас асуудалтай. Одоо жишээ нь хашаа эмчч гэсэн мэдж байгаа шүү дээ. Ангаахыг төгсөөд яг хэдэн хувь нь эмч болдгийг, яг хэдэн хувь нь одоо юу гэдэг мэс засалж болдгийг ч гэдэг юм. Яг практик дээр яаж ажилладгийг гэдэг маань бас тийм ховор шүү дээ, тий. Тэгэхээр яг сонирхоод энэ сэтгэл зүй гэдэг юм чинь тий юу байдгийг гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар сонирхоод хүүхдүүд ч гэсэн одоо юу гэдгийг травматай, эсвэл одоо бага насны хямралуудтай, янз янзын зүйлүүдтэй байжгаад сэтгэл зүг судлаад тэгээд сэтгэл зүйч болох нь илбэг байдаг. Тэгэхээр одоо ч гэсэн нөгөө хүүхдүүд аяуг сонирхож нийгэмд одоо бүүн болж байгаа мэрэгжил гэж байна л та. Гэхдээ бол яг энэ нь одоо юу гэдгийг сэтгэл зүйч энэ гэж нэг фэйсбүүкээр янз янзаар гараад байгаа болохоор хүмүүст биднэрт ингээ харагдаж байгаа болохоос биш. Ер нь бол байсан л манад хөгжиж яваал одоо салбар шинжлэх ухаан шүү. Сүүлийн үед бол залуучууд бол маш их сэтгэл зүйчээр суралцж чинь гэсэн статистик мэдээ өст. Одоо жишээлбэл нэг сургуулийн багшийн дэдийн гэлүүдээ би буруу хэлж магадгүй 1000 оюутан байна гэж хэлж байна. Бага хүмүүлгийн ухааны их сургуульд ч гэсэн маш их оюутнууд төгсөж байгаа. Ер нь л бол их болж байгаа. Гэхдээ яг жоохон практик дээр хідэн ажиллах юм гэдэг бол сайн тий. Тэгэхээр нөгөө сектор одоо шиг бид нар бол ингээл эмч болоологдонгууд месослын эмч, доторын эмчээс одоо юу гэдэг ингээл бус гастроэнтеролог гэл ингээл салаад одоо юу гэдэг месослын нь бол зүрхний мес одоо гентлийн месосл гэл ингээл явдагтай адилхан сэтгэл зүй бас тэгээ хуваагдах нэ. Бас хуваагдана. Одоо жишээ нь би одоо жишээ нь хүүхдүүдтэй ажилдаг. Гэхдээ бас насанд хүрэгчтэй ажилдаг. Ахмад наснуудын геронтологтэй ахмад наснуудын нөгөө уй гашуу даван туулах бас тал дээр ажилдаг. Дээрээс нь бас гэр бүл судлалаар мэргэсэн. Тэгэхээр нөгөө яаж ч мэргэшиж явж болно. Яг нөгөө эмч шиг тийм яаж ч мэргэшиж явж болно. Тэгээд ямар ч одоо нөгөө урсгалаар бас явж болно. Энд чинь дотроо бас олон төрлийн урсгалтай. Ямар урсгалууд байна? Яг тэгэл нөгөө одоо юу гэдгийг мис заслих, дурангийн, хоных гэдэг шиг яг тэрнтэй адилхан. Заслих, зөвлөгөөнийх гэдэг ч юм уу те гэр бүлийн хүүхдийнх гэл ингээл бас явдаг. Хайр сэтгэл таягдсан хүмүүсийн сэтгэл зүйчээр би ажиллал явах. Одоо оройтсан болов сураад явбал оройтог шүү дээ. Оройтог те би үл өстө тэрийг үл өстө жинхэнэ сэтгэл санааг сайхан болгоно те. Би өөрийгөө тэгж боддоо шүү. Би өөрийгөө сэтгэл засаач гэж мөрөддөг шүү. Сүртэй энержик. Ер нь постуудыг харахад бас их зүгээргүй юм шүү те. Би постуудыг харж байгаагүй. Тусгай хэрэгцээд хүүхдүүдтэй ажилдаг гэж юм те. Ер нь зүгээр тусгай хэрэгцээд гэхээс илүү зүгээр бүр би одоо өөрийнхөө охинтой би харилцах ингээд харилцаагаа би ингэж баг ингээд суугаа олж чаддаг байхгүй. Өөрөөр нь орохоор гар яв үнс бол гэдэг ерөөсөө тийм насан дээр ирчлээ. Энэ дээр ер нь эцэг эхчүүд бид нэр нь яаж анхаарч ямар харилцаа хийх ёстой юм бэ? Хэд настай хөхтэй? Одоо 15 6 талчлаа. Тийм одоо тэгэхээр нөгөө би хүний эго буюу яг би яг ямар хүн болох юм.
одоо миний хувь хүн ямар үзэл бодолтой ингэж тийм үү тэр эго гэж зүйл бүрлдээд эхлэхээр хүүхэд нөгөө өөрийнхөө яг ийм хамгаалтыг өөрийнхөө нөгөө хамгаалтын механизм нь ажиллаад эхэлсэн болохоор ер нь одоо нэг ийм байшин барилга баригдаж байгаа үе гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бас тийнд ингээд нэг хүндлэнгийн юмнууд бас оруулах дургүй байдаг. Тийм. Гэхдээ мэдээж хэрэг охин хүүхэд автгаа илүү ойрхон байдаг. Цаанаасаа цаагуур айгүй ойрхон. Хэцүү. Манай тэр бол сэтгэл цаашаа шүү. Ер нь бол. Тийм. Тэгэхээр одоо бол яг нөгөө найз шиг тэгээд юу гэдгийг зөвлөгөө өгөхөөс илүү маш сайн сонсож явах хэрэгтэй. Маш сайн сонсдог байх. Огт ярихгүй юм ч гэдэг юуг нь сонсох вэ? Тийм тэр нөгөө яртал нь одоо ингээд айгүй сайн төвчээртэй цуг байх хэрэгтэй гэсэн. Ер нь юу ярьж гин айгүй сайн сонсож явах хэрэгтэй. Хүүхд яриад эхлэнгүүт ээж аав нар шүү зөвлөд эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр болохгүй. Тэгэхээр хүүхд ярихаа болчихно. Тийм. Тэгэхээр ээж аав нар маш сайн итвэхтэй сонсгож байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эхлээ сонсоод тэгээд ерөнхийдөө өөрийнх нь сэдвийн талаар нь дагуулж ярьж байгаа л эхлэнэ зөв. Яг зөв тийм. Тэгээд найз шиг байвал тантай яг харилцсан. Хэрвээ багш шиг ч юм уу, одоо аав шиг ч юм уу, ээж шиг ч юм уу байхгүй бол ярилцахгүй байх нь шүү дээ, хаалттай байх нь. Тэгээд нөх хүүхэд өөрөө явандаа бэлэн болоод ирэхээр бас яриад эхэлдэг. Тэрнээс биш хүчилж юусоо болохгүй. Хүчлэхэл юм бол улам цаашаа одоо тий хаалттай бол. Ирээдүйн сүлждэгээс одоо бүр үнсүүлгэж болсон. Тэгээ одоо бол миний хамгийн сүүлийн харуул зад би барьж авч байгаа 7 шүү гэж нэг юм. За хохин шиг би 7 шүү гэж нэг юм барьж үнсэж чинь да. За тэгвэл ер нь өөрийг хүлээх хэрэгтэй юм байна. Тий өөрийг хүлээх хэрэгтэй. Тэгээ хүчээр бас үнсэх нь за яах вэ нөгөө аав хүн эрхлүүлж байгаа тийм тал байж болно. Гэхдээ эн чинь нөгөө нэг хинд үнсүүлэх үү, хинд үнсүүлэхгүй вэ гэдэг цаад эмхтэн үний бас нарийн зүйлүүд энд бас давхар хөгжиж явж идэг байхгүй. Тэгэхээр яг он бүрэлдэж яваа юм шүү. Тийм. Тэгэхээр одоо ингээд нөгөө цагаан сараар үнсүүлэх дургу бол бити үнс гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхгүй манайхан жоо яхаараа тэгтгүй юм барьж аваад үнсээлэдэг те. Тэр бас болохгүй. Жоох хүүхдээсэн ч гэсэн ер нь биед нь хүрэх гэж байгаа л өөрөөс нь заавал асуух хэрэгтэй. Өөрөө хүсэхгүй бол хүрч болохгүй. Тэгэхээр одоо үнсэх юм гэж асуух юм. Тий одоо үнсэж болох уу үнсэх үү за нашрайлыг үнсэе гэхээр дуртай бол үнсүүлэн дургу бол тэр ч угаасаа үнсүүлэхгүй ирэхгүй шүү дээ. Дургуул барьж аваад 7 шүү гэж байгаа л тэгээд хүчирхийллийн хэлбэр шүү дээ. Бараг л. Тэгэхээр тусгай хэрэгцээд гэдэг лээ сая те. Тусгай хэрэгцээд гэхээр ер нь ямар шүү хүүхдүүд ямар өвчнөд байгаа юм бэ? Миний ажилдаг тусгай хэрэгцээ гэх юм бол аутизм, анхаарал татамжлалын хам шинж буюу ADHD, хэд хөдөлгөөнт эмгэг, за дээрээс нь дислексия буюу суралцсан бэрхшээл, тэгээд мөн Дауны синдромтой хүүхдүүд. Миний сонсноор бол ер нь одоо ингэж байгаа шүү дээ. Аутизм гэдэг зүйлийг монголчууд их тавьдаг болчихж байгаа шин. Тэгээд ерөөсөө л ингэж юм бол жоохон хүнтэй ингэж харилцахад асуудал үүсэл ингэх юм бол өө энэ аутизм бэ. Энэ аутизм гэх. Тэгээд нөө тэрийг сонсчоор манай хүүхд аутизмтай гэдэг ээж аав нь бодчихсон. Нөө хүүхд маань ерөөсөө би ч аутизмтай юм гэсэн бодол төрдөг тий. Жишээ нь миний хувьд бол би шинэ газар орж ирэхэд айгүй эвгүй байдаг байхгүй. Эхлээд орж ирэхэд би ингэ айгүй чимээгүй ингэ өөрөө дотгошоогоо байж байгаа. Тэгээ аяанда өөрөө ингэ суларж ирдэг ийм тэр энэ бас аутизм уус. Гүү. Тэгэхээр одоо нэг хүмүүс намайг тэгээд байгаа байхгүй. Чи бас нэг төрлийн аутизм шүү. Гүү. Тэр бол нөгөө тасан зохицох чадвар удаан гэсэн үг жоохон. Тасан зохицох чадвар удаан. Ерөнхийдөө аутизм гэдэг маань нийгэмшлийн харилцааны эмгэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нийгэмшдгүү харилцаанд удаан ордог ч гэдэм үү бүр харилцаа байхгүй ч гэж болно. Гэхдээ одоо сая энэ ковидын үеэр нэг гэртээ байсараад хүүхдүүд харилцааны юм нэг тутам бэрхшээлд орлоо шүү дээ. Тэр хүүхдүүд маань ерөнхийдөө яг удаан хилд орж болно. Удаан хилд орж байгаа хүүхд болгон аутизмтай юу гэвэл бас үгүй. Одоо ингээл цэцэрлэгт явлаа. Жохон ярьж марихгүй бол багш нар нь ингээл дур мэдээлтэй. Үгүй энэ аутизмтай юм шүү. Та нар өөрсдөө үзүүл гэлтэгдэг. Манай Сэмүүд буюу сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол аягүй сайн энийг оншлон гэхдээ ингээд нөгөө хугацаа тавьж өгч явуулдаг. Тийм хурдан аутизм гэдэг он шиг пад гэл ороод ирэнгүүт нь 15 минут үзэл тавьчихгүй. 3 сар, 6 сар одоо тэ яваад ир өөр юмд яв тэ хөгжлийн хоцрогдол байж болно ч гэх юм уу. Тиймэрхүү байдлаар явдаг. Аутизм гэдэг маань тархины одоо prefrontal cortex тэ. Тэр хэсэгт амигдала буюу одоо сэтгэл хөдлөл мэдрэмжийг удирддаг хэсэг маань жоохон ингээд итгэхгүй эсвэл хит итгэвчтэй байж болно. Эсвэл одоо нөгөө Борок Верникийн төв гэж тархинд байдаг. Тэр маань болохоор яриа удирддаг. Тэр хэсэг нь бас нөгөө ийм сул хөгжилтэй ч юм уу тиймэрхүү байж болно тий. Иннээсээ шалтгаалаад ярьдаггүй, нийгмийн харилцаанд ордоггүй, нэрээр нь дуутахаар хардаггүй ч гэдэм үү тий. Ингээд аягүй олон зүйлүүд байгаа л да. Тэрнээс ч одоо ингээд хүүхдэн нэг хүний өдөөс нүдэрээ ай контакт одоо байхгүй бол шууд аутизм гэж боломжгүй. Манад бол майгүй олон хүүхдүүд манай хүүхдийг аутизмтай гэж ингээл ирдэг байхгүй. Тэр бол зарим дийлийнх нь зүгээр л хөгжлийн хоцрогдол байдаг. Тий, аутизм гэдэг онш бол өөрөө бас нилээн явж иж нилээн ажиглаж иж тавигдах онш. Тий. Тэгээд албан ёсны оншийг бол манад Сэмүүд буюу сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв тавина. Бид нар бол тавьсныхан дараа бас ажиллаж болно, тавихаас өмнө ч ажиллаж болно. Тийм байгаа. Тэгэхээр ер нь яхав тэр нэг сэтгэл хөдлөл мэдрэмжийг
муу мэдрээд байна. Хүний царай одоо яг энэ хүн ууртай байна уу, уургүй байна уу, би яг энэ үсэгт инех юм уу, уйлах юм уу гэдгийг нэг бол айгүй сул мэдрээд байна, үгүй бол хүчтэй мэдрээд байна. Тэгэхээр хүчтэй мэдэрж байгаа нь одоо юу гэдгийг ингээл энэ амир ихэлцэн хүүхтэй айлын ингээл уйлал орлол салтгүй хүч гэдэг юм уу те. Юмд амир мэдрэг, дуу чимээнд мэдрэг, нарны гэрэлд мэдрэг, үнрэнд мэдрэг те, амтанд мэдрэг гэдэг ингээ мэдрэг талууд нь айгүйх байдаг болохоор хоолтон дээр за гадуур явал дуу чимээнд ч юм уу те, хүүчмэнд ч юм уу те ингээд хэцүү байгаад. Good Doctor гэдэг кино байна. Одоо би бол орой бол үздэг байхгүй. Тэгээ энэ бол бас нэг төрлийн аутизм. Тэгээ ингээд аутизм хараа зарим нь ингээд гоц ухаантай юм шиг ингэж гардаг гэсэн үг үү? Тийм, гоц ухаантууд их байгаа. Жишээ нь одоо Альберт Эйнштейн, Никола Тесла. За дээрэс нь одоо нөгөө Элон Маскыг хүртэл ерөөхдөө хөнгөн хэлбэрийн аутизм тавьчихсан. Гэхдээ тэд нар гайгүй шүү дээ. Онцгой мэддэг хүн шиг. Тэд нар бол ингээ ярахад гайгүй л идэв шүү дээ. Тэгэхээр яг тэд нар маань ингээд нөгөө аутизм гэхээр яг юмыг ингээд том зургаар харахгүй байна. Маш нарийн деталь хараад байна. Тэгэхээр магадгүй мэд заслын эмчнэр бас аутизмын хөнгөн хэлбэрийн шинжтэй бас байгаад байдаг гадаад тий. Тэгэхээр нөгөө түрүү нөөцлөрөд нөгөө түрүү яриад байсан нөгөө жоохон юм байгаа юм биш үү? Гэтэ нөгөө бус төрлийн харилцааны хэвэн болохоор бас шууд аутизм бусад ч бас хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм төрлийн детальд илүү анхаардаг гэсэн үг. Тийм болохоор одоо нөгөө Микеланжело тэр зогчин дугны зургийг айгүй олон жил тасралтгүй дээшээ харж хөвтөөд дээшээ зурж исэн тий. Хэрвээ энгийн хүн байсан бол энийг аль хэдрийн шантраад хизээч зурхгүй байсан гэж үздэг байхгүй. Тэгэхээр ийм нарийн түүхтэй юм дээр маш их сайн байдаг. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө нэг аутизмтай хүүхдүүдийн тархин эхний хэсэгтээ ийм хөгжлийн хурдцтай байдаг. Тэд хурдцтай. Тий. Тэгэхээр тэр үедээ яадаг вэ гэхээр ингээ өсөх тоо өөрөө сурчдаг ч юм уу гадаад аюу олон төрлийн хэл сурдаг ч юм уу тиймэрхүү байгаад байдаг. Тэгж явж байгаад нөгөө хүчлийн хурцсан зогсчихдаг. Зогсоод яг хав энэчнээс өргөлжилж ивэл маш сайн. Гэтэл зогсоод цаашаа ухралт явагдаад эхэлдэг. Буцаад. Тэгэхээр нөгөө ярддаг байсан хүмүүс ярихгүй байж болно. Хийж чаддаг байсан зүйлүүдээ хийхэ болж болно тий. Тэгэхээр одоо таны ажиллаад байгаа одоо нөгөө ингэдэг шүү дээ. За тийм тэдэнд ингээд нэг 4-5 хүүхэдтэй гэдэг одоо хоёулаас нэлээд удаан чатлаа шүү дээ. Тэгэхээр ингээд харахад бол юу гэхэлэр маш олон хүүхдүүдтэй ажиллаад ийн л гэдэг. Тэгээ зургийг ингээд сторигоос нь ингээд харахад жишээлбэл тийм аутизмтай хүүхдүүдтэй тоглож хийгээд ах шиг байгаа тийм. Би үл тэгж ханзаараад байна. Яг нь манайх бол Soul Haven гэдэг төв байгаа. Би өөрөө үүсгэн байгуулсан хамтрагчтайгаа цуг. Нямцэр ингээд манай сэтгэл зүйч хамтрагч байгаа. Тэгээ бид төр үүсгэн байгуулад одоо баг 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Аутизмтай хүүхдтэй тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн хугацаа маань баг 12 дахь жилдээ явж байгаа одоо тийм. Тэгээд манай төв ерөнхийдөө юун дээр ажилладаг вэ гэхээр нийгэмшил. Яг болж өгвөл 4-5 наснаас нь эсвэл эрт үеэс нь илрүүлээд засч эхлээд энгийн сургууль руу оруулах гэдэг. Тийм, энгийн ерөнхий боловсролын сургуульд оруулах гэдэг. Хэрвээ энгийн ерөнхий боловсролын сургуульд орж чадахгүй бол тусгай сургуульд орох болчиход байгаа тийм. Тэгэхээр нөө ээж аав нарт маа жоох эмзэг тусгаад байдаг. Тийм. Тэгэхээр тэр үед нь бэлдээд тэгэхээр яаж бэлддэг вэ гэхээр хэл засал ордог. Нөгөө хүүхдүүд маань ярьж чадахгүй байгаа шүү дээ. Тийм. Speech delay болсон тийм нөгөө ярианы төв одоо жишээ нь тархинд гамма долгион үсэхгүй болохоор дуу хоолойгоо тэрэндийг ашиглахгүй байх гэсэн. За зарим нь ингээ хүчлэхээр ярьдаг мөртлөнгөөсөө тэрийг нөгөө амьдрал дээр хэрэгэлдэггүй. Бүр ингээ шаардлагатай үед л идэж гэдэг юм одоо нэг ганц хоёр үгээр хэлдэг ч юм уу те. За тэгэхээр нөгөө хэл засал. Хөдөлгөөн засал. Одоо энэ хүний гарын хүлийн нарийн булчингууд бүгдээрээ хэл амны энэ хүчлэлтэй нэгт холбоотой байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг ерөнхийдөө бол яг энэ гарын хөгжил байхгүй, нарийн булчингуудын хөгжил байхгүй болохоор бас энэ ам зажлуур эрхтнүүд аягүй сул яваад байдаг байхгүй. Тэгэхээр хөдөлгөөн засал хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлэх, альва зүйлд байх, одоо өсөлт хөгжилт хэвээ явагдах, булчингийн ажиллагаануудыг чангалах ч гэдэг юм уу, суллах ч гэдэг юм уу, ямар нэг ажиллагаагаар хөдөлгөөн засал бас явдаг. Сэтгэл зүйч нар юу гэдэг вэ гэхээр тоглоомын сэтгэл зүйч хийдэг. Тоглож харилцаанд оруулдаг. Надад үг тийг ингээ ярианд оруулахын тулд тоглож харилцаанд оруулдаг. За дээрэс нь аба буюу ингээ зан үйл дээр нь ажилдаг бас тийм терапи байдаг тусгай. Тэгээд дээрэс нь ахуй засал бол одоо баг хамгийн чухал гэж үзэж байна те. Бицсах, хоолоо идэх, хувцас өмсөх гэх мэт өөртөө үйлчлэх ингэсээр нөгөө эдрийг сурснаар хүүхдүүд маань сургуульд ороод ядаж гутлаа тайлаад өмсч чадна, биеийн тамирын хувцсыг сольж чадна гэх юм уу те. Иймэрхүү зүйлүүдээр тулгуурлаж манай одоо хөтөлбөр явагддаг гэж үзэж байна.
Тэгэхээр одоо юу гэх юм одоо ингээд за хил засалтаа яваа түүний дараа нь одоо юу гэх юм те хөдөлгөөн засалтаа яваад энэний дараа нөгөө ахуй засалтаа гэдэг ингээд 3 засалтаа дараалан явна гэсэн үг юм. Тэг яг 7 хоногор өөрөөр. Нэг өдөр 2-оор 40 минутаар ч юм уу те зарим өдөр ганцхан абон ордог ч юм уу зарим өдөр урлагийн сэтгэл зал буюу арт терапи 6-аар тэр хүүхд яагаад байгаа өөрийгөө яаж илэрхийлж гин өнгө бодог хэрхэн сонгож гин гэдэг юм уу тиймэрхүү талыг ажигладаг та. Тэгээ гэрийн даалгавар өгөөл гэрт нь хийлгээд эргэж ирсэн нахиж хянаал ингээд хоорондоо илүү сайн ярилцаад байгаа. Тийм яг тийм харилцаа холбоо байдаг. Гэхдээ нэг бид манай холны тийм гэрийн даалгавар өгдөггүй. Бусад одоо хөгшчүүдийнх дээр юу ямар швах вэ? Манай Ахмад насны тийм бас юу байдаг хөтөлбөр байдаг. Тэгээ 7 хоногт нэг л удаа ирдэг. Тэгээ яг дийлэнх Ахмад наснууд маань 60-аас дээш 65-аас дээш наснд дийлэнхтэй нөгөө нэг хань алдчихдаг. Ганцаараа олчдаг. Дийлэх нэмэгтэйчүүд үлдчихдэг. За ганц 2 хон өвөнөр ирдэг те. Тэгэхээр яг тэр нөгөө нэг сонсох, ярилцах, хуваалцах хэрэгцээ тэд нар тасарх байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд нь ажил мэргэжилтэй яалтчгүй нөгөө цуг байхгүй ганцаараа гэртээ үлдчихдэг нөгөө хүмүүс маань. Тэгээ дээрэс нь нэг үр ач байвал сургууль соёлцсон тийм өөр баг хийх юм байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө хоорондоо бүлэг болоод нэгдээд бүлгийн сэтгэл зүйн ордог гэсэн үг тэр үнд. Хоорондоо одоо нөгөө Америк суудаг шиг тойр сууж байгаа хоорондоо яриа л те. Танд юу тохиолцсон гээл те. Мэдрэмжүүдээ хаваалцдаг. Яг ингээд надад тэгж мэдэрч ийсэн, сарын дараа би тэгж мэдэрч ийсэн, одоо тэгж мэдэрч юм гэдэг юм. Эсвэл одоо нөгөө зарим нь харуулт цаажилт өгсөн байдаг. Тэгэхээр нөгөө тэд нар маань бас ингээд таяа тулаад ирээд яриад ярилцаад өөрийгөө ойлгуулад хоорондоо сонсоод эхлэхээр харьцангуй хөнгөрдөг гэсэн үг. Ийм юм шиг надад санагддээ шүү дээ. Одоо жишээлбэл одоо ийм хотхнууд байгаа шүү дээ тий. Хотхнууд нэг ийм барилгын компаниуд бариад ингээд дуусгаараа нэг давхарт нь нэг ийм хэдэн метр квадратын тийм нэг клаб хаус маяг юм ичдэг тий. Тэгэл тэнд нь хөгшчүүлэн нөгөө зуны нэг сарвчин даалуу хөзөр тоглоо сууж идэг нэг хөгшчүүл байдаг шүү дээ тий. Тэд нэр ингээд хүүтэрхээр тийшээгээ ороод тоглолцдог. Тэгээ сууж идэг тий. Даалуу хөзрээ тоглоо сууж идэг, буу халаа сууж идэг, цайгаа хуваагаад уучдаг нэг тийм одоо тийм зүйлийг энэ барилгын тухай хуульдаач үт юм аль нэг хуулиндаа оруулаад хийчих юм бол 3 байшингийн нүнд нэг тэднэрт одоо нэг 60 м квадрат барьдаг юу бахад тий 2 өрөөнд ороод ингээд сууцгаачдаг тийм зүйл ингээд хийчих юм бол энэ олон хөгшчүүлд ямар гоё тийм буянтай гоё ажил болох уу гэж би боддоо шүү дээ. Гэр ороод дунд ч гэсэндээ нэг юм нэг гудамжны нэг хэсэгт нэг байшин тий тэр нь одоо тоогоор ажилдаг тэгэл тэнд одоо илүү тутам юм хэрэггүй шүү дээ нэг билетик байвал байна. Нэг телевизэр байвал байна. Тэгэл нэг ширээ сандал байж идэг. Тэгээ тэнд хөгшчүүл ирээ сууж идэг бол надад бол тийм зүйл байх юм бол хөгшчүүлийн сэтгэл санаа тэгээд нийгэмд оролцоог нь маш өндөрөөр ингэж дэмжиж өгч байгаа үйл хэрэг болох юм шиг санагддаг юм аа. Тийм таастай зөв бодож байна. Би дандаа зөв бодд юм уу? Геронтологийн төвөж манад байгаа. Гэхдээ ганцхан байгаа. Тэгээд яг тэнд яг нөгөө улсынх болохоор тэгэл үйл ажиллагаагаа явуулж л байгаа. Гэхдээ бас нийтийг тийм хамарсан уу гэвэл бас үгүй. Тэнд 3 байшингийн дунд нэг л байх тул. 60 м квадрат байрахад бол яхавд тий. Тэр ер нь бол ийм л юм биш үү? Нэг нэгнийхээ гэрт орохч бас хэцүү шүү дээ. Би нэг хүүхдээ араа өгж идэг. Та бас нэг хүүхдээ та нэг хүүхдээ арчиж өгж идэг. Би хүүхдээ орохыг за ингээ гарчих. Маань бол болохгүй. Яг л ийм юм болно шүү дээ. Хүүхдүүд загнах шиг тэгж алуулаад. Тэр нэг дараасаа харин ба дагуулж ирээ та хоёр юу хийх гэж нэг л эхлэн. За боли бүр. Хашаам тэгээ бусдаараа л бууц өшрээ. Харин ч бүр нөгөө эсрэгээр хүүхдүүд нь дагуулад ирдэг. Энэ да ээжигээ хамруулъя, аавыгаа хамруулъя гэдэг хүүхдээ. Тийм. Тэр бол одоо цэвэр яг нийгмийн хариуцлага хүрээнд бид нар бол тэнцэнс ямар ч ашиг авдаггүй. Тийм. Тэгэхээр яг тэгээд хүүхдүүд нь ээж аавыгаа хөтлөөд ирээд нэг цаг 30-аас 2 цаг. Тэгээд тэд нар дийлэнхтэй нөгөө нэг тэр зургаар, уран зургаар ч гэдэг юм уу нөгөө урлагийн сэтгэл засал явуулдаг. Илсээр ч гэдэг юм уу. Тэгэхээр баримлаар ч гэдэг юм уу. Өөрийгөө зарим үед ингээд хүний мэдрэмжээ илэрхийлэхээр үгэн дутаад байдаг. Тий ярихгүй ингээд хаагдмал болсон. Тий ялангуяа нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж нас ахих тусам жоохон нэг бол гацаатай болчдөг, үгүй бол яг жоох хөвч болчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө жоох ярихаараа л хоолон зангираад уйлах гад байдаг ч юм уу те хэр гомдомтгоо болдгоо гэдгээс. Би явцсан юм байна. Тийм болохоор зэрэг одоо юу гэдгийг зураад одоо бүгдээрээ нөгөө өөрийнхөө мэдрэмжийг одоо юу гэдгийг дөрөв улирлын айл нэгнэр төлөөлүүлж зуръя ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар зурхаар хүн ингээд дотоод сэтгэлээ аягүй сайн гаргаад ирдэг байхгүй. Тэгээ тэрэн дээр нь аягүй сайн ярилцаж өгдөг. Зургийг харж байгаа. За ингээд та бол хүүхдүүдэд тусалж тийм байна. Хөгшчүүтэл тусалж тийм байна тий. Одоо жишээ нь энэ залуу гэр бүлүүд одоо ингээд маш их салалт бол маш их байна. Одоо бид нэр одоо зөндөөл салж байна. Тэгэхээр энэ дээр
Яг гэр бүл судлаач штэ би бас. Тийм гэр бүл судлаач гэж хэлсэн болохоор ч л асах гал. Одоо бид нэр юун дээр алдаад байгаа юм? Залуучууд маань юун дээр алдаад? Яг онлын хувьд бол ингээл зөндөөл юм яригддаг ингээл мэдээж хоёр өөр орчинд өссөн хүмүүсийг нэг дор авчрал ингээ хорчхоор үзэл бодлын зөрөө гарна, сонсдог хөгжмийн зөрөө гарна, мэдлэг боловсролын зөрөө гарна, аж байдлын зөрөө гарна тий. За энэ бол ойлгомжтой. Тэгэхээр ер нь ингээд энгийнээр ингээд тайлбарлал тий. Цөөхөө хүн нэг тайлбарлал бид нэр яг юун дээр алдаад байгаа юм бэ? Яаж даван туулах вэ? Тий. Яг одоо ингээл салалт шийдэл байж болно, биш ч байж болно. Тийм. Тэгэхээр ингээд тухайн хүнээсээ одоо жишээ нь яг хүчирхийлэл төртөөд байгаа бол яалтчгүй салалт бол шийдэж штэ тийм. Ердийн тохиолдолд болохоор энэ яг таны хэлсэн шиг асар олон зүйл байгаа. Жишээ нь одоо юу гэдэг айл юугуу хөхтөө, атхан хөхтөө гэдгээс шалтгаална тий. Ямар орчинд өссөн гэдгээс шалтгаална. За хиддэх насан дээр хиддэх үе дээрээ явж гин тий. 10 дахь жил юм уу, 15 дахь жил юм уу тэр болгонд хүний нөгөө насаар цикл явагдчихдаг. Бас адилхан нөгөө хямрал явагдаад байна шүү дээ тий. Тэгэхээр тэр хямралыг хамтдаа даван туулах хамтын зорилготой ах хэрэгтэй. Ер нь хосууд ямар асуудал айгуу сайн ингээд үлдээд байна вэ гэхэлэр хамтын зорилготой. Тэрийг таны тайлбарлаач одоо зорилгогүй гэр бүл гэж байх. Тий, хамтын зорилготой, хамтын сонирхол нэг хамтын зорилготой одоо жишээ нь хоёулаа гольф тоглодог ч юм уу, уулан далхдаг ч юм уу тий. Ингээд нэгтгэдэг нэг юм байвал бас айгуу сайн байна. Манай найз нар дандаа яг тийм шүү дээ. Хосороо дандаа гольф тоглодог. Тэгэл өвлжин зунжин патар сарилсан юмнаас хоорондоо тэгэл явж идэв. Тэрээс амьдрал нь гольф болцсон. Тийм байж болно. Гэр бүл судлалын үүднээс бол хүмүүстэй яаж ажилтдаг вэ гэхээр зарим тохиолдолд зарим гэр бүлд салдыг шийдвэрлэж байна. Тэгэхээр нөгөө нэг хин хохирж ийн хүүхд тохирох гэдэг тий. Тэгэхээр нөгөө хүүхдтэй хин хэдэн удаа 7 хоногт уулзах юм бэ? Хин нь юуг нь хариуцах юм бэ? Ямар зүйлийн одоо 50-50 50% одоо сургалтын төлбөрийн ч юм уу тэрийг яаж хариуцах юм бэ? Эцэг нь төлнө шүү дээ. Гэдэг ч юм уу. Ингээд эцэг нь төлнө. Ингээд тэрийг бас зохицуулах 50-50 байх юм байхгүй. Зөвхөн эцэг нь л төлнө. Бүх зардлыг санхүүгийн бүх зүйлийг эцэг нь төлнө. За бас тийм биш. Зөв буруу байсан ямар ч хамаагүй эцэг хүнийхээ үргийг л хайрлж хамгаалж өсгөж хүмүүжүүлэх эдийн засгийн хувьд бүгдийг эцэг нь л төлнө. Анхнаасаа яаж суусан, анхнаасаа юуг нь хайрлж суусан гэдгийг л мартахгүй байх хэрэгтэй. Тэгжээж л удаан оршин. Тэгэхгүй бол ингээл дундаас нь өө хайгаал эхэлсэн. Цувын гоё хэлжсэн энэ төр. Тэгээ нөө цувингаа хийхэ болчих таргалаад байна гээл те. Ийм инээдтэй юм байдаг штэ. Инээдтэй яриа байдаг. Тэр нь юу вэ гэхээр эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний хизээч өөрчлөлт дандаа юм үзэсгэлэнтэй байна гэж бодцоодаг гинэ. Дандаа надад сайхан хандах юм байна. Дандаа минь дуртай хоолыг хийж өгөх юм байна. Дандаа л битээр юм жаргалтай байх юм байна. Гэтэл эмэгтэй хүн болохоор за энэ жоохон унтдаг юм байна. Энэ жоохон хаяа худлаа яриад идэм байна. Гэтэ бидрийн засч чадна гэж бодцоод юм байл та. Гэтэл амьдрал дээр энэ аль нь эсэргээр болчдөг тийм. Хизээ засагч амархан штэ. Хизээс гоё байхгүй гэсэн юм биш тийм. Гэхдээ нэг 2 хүүхний 3 хүүхний учрыг бол гэртэл олоод байгаа. Гэтэ ер нь бол ийм шиг санагддаг штэ зүгээр мэдрэмжийн асуудал юм шүү дээ. Энэ гэр бүлийн харилцаа чинь тийм. Гоё хандаа гоё үг хэлээл тэл хийж байгаа хоолыг гоё магтаал тэгэл ингээл сайхан харилцаатай байх юм бол тэр хүн гоё хоолыг хийж өгөөл нь шүү дээ ер нь. Нэг гал асаачгаад байнгын түш одоо юу гэдэг нэг модо хийгээд галаа улам мөрдөж улам сайн асаадаг шиг л зааштай гэж ойлголоо зүг үү? Тийм. Тэгээ одоо бол орчин үед бол нөгөө биенийхээ хувийн орон зайг айгуу сайн хүндэлж явах хэрэгтэй. Тийш. Тэгэхгүй ингээл нөгөө бүх юм л ингээл үзэл те. Бүх юм нь үзэл, бүх кодыг мэддэг ч байх шиг те. Би энийг бол хүчирхийлэл гэж бодсон зүг. Нэр. Шууд одоо шийдвэл би ингээд одоо цуг амьдэрж байгаа гэсэн үндсэн дээр би одоо шууд оронгуудаа утсыг ингээл фэйсбүүкийн хин хинтэй чатлсан уу гэл те. Би нэг солонгост байсан чинь манай нэг эмч маань те. Одоо ингээд совлогч одоо юу гэдгийг эмч маань бүгд хоолнд орохгүй гэсэн чинь манай совлогч гэсэн баа ингээд. Харин их нэртэйгээ эргэлдээд байна гэдэг. Яасан гэж нөхөрт юу их нэртэйгээ суухаас өмнө чатлж ирсэн. Чат юм уншиж байгаа ч гэдэг. Тэгээ тэн дээр болж ингээд хоорондоо айгүй хэрүүлтэй байгаад байгаа. Бид нар ойрд айгүй стресстэй байгааг ярихгүй. Тэгсэн манай профессор эмч харж ирсэн ингээд харж. Гэхдээ энэ утаснаас одоо яг юу гоё хайрна гэж уншдаг юм бол гэж асууж ирсэн. Тэгээ би дотор ер нь хүний хувийн орон зайг ингээд тус одоо чинь тус тустай хоёулаа нийлээд ингээд байж байгаа мөртлөө биенийхээ орон зайг хөндлөн гэдэг маань бас энийг их удаан оршин тогтнох хамгийн чухал зүйл юм болов. Манай Монгол гэр бүлүүд бол би бүгдийг мэдчих явах ёстой. Дайлангуу нөгөө эмэгтэй доминант хүн чинь яах нь вэ? Ерөөсөө нөхрийнхөө утсыг бүхийг мэднэ. Хэд цалин авдгийг мэдэх ёстой. Ийм юм байх ёстой гэдэг нэг энийг ингэж боддог л зүйл юм яваад идэв гэж мэдмээр л шүү дээ. Одоо жишээлбэл таныг мэдж
мэдчихэж гин үү гэрийнхэн чинь? Мэдлгүй яах. Дунд ч бид нар чинь ерөөсөө 2 3 аккаунтаар зэрэг ингээл бүх юм руу орцгоолоо шүү дээ. Тэгээ энэ чинь бичиж байгаа мэддэхгүй. Заримдаа бид нар чинь нөгөө өмнөөс нь хариулаа биччихнэ. Тэгэл дараа нөгөөг хараагүй байх. Тэгээ жоохон тиймэрхүү маркетинг зүгээрээ бид нар ч хоёлдоо явж л дээ. Яг хав тэгэл ийм нууцгүй сайхан байвал бүр л сайхан шүү дээ. Тийм. Тэгээс би нэг ноц талцсан сайжтай. Оо тэгээ юугаач нуух. Надад одоо ямар хашаа шиг ямар нууж хаах юм байх вэ? Би аль болох нууцгүй байх тусмаа харилцаа айгу амар амгалан байна. Минийхээ хувьд бол нууц гэж хэлээгүй шүү. Зүгээр хөөгний орон зай гэдэг талаар. Жишээлбэл би 0-доо суугаад байж хахад тий. Хамжуугаар штэ. Тийм байна айгу сайн ингэ дандаа юм. Оо 0 хашаа сууж хат компьютерээр нь ороо сууж идэв штэ. Хажууд ороод ирээд тий. Би гээд би 0 сууж штэ. Тийм болохгүй штэ. Болохгүй штэ. Гүү цуг суух. Гэхдээ энэ ийм л юм байл л дээ. Одоо жишээлбэл одоо хувийн орон зай хөндлөн гэхээр энэ ийм нэг тийм номын хиллэг болоод байгаа байхгүй. Тэ нэг номоор ийм нэг онлоор ч юм уу яриад байгаа тий. А зүгээр л одоо нууц байна штэ. Байлгүй яах тий. Одоо би аавынхаа дөрөвчнөөс мөнгө хулгайлдаг байснаа заавал хүнд хилээд халдгүй байхгүй тий. Тэгэхээр нууц надад байна уу? Байна. Одоо хэдэн нас хүртэл ээжийнхээ мөөмийг барьснаа би заавал танилцсан бүсгүй болгондоо хилээд амиргүй штэ тий. Тэрнтэй л яг адилханаар одоо жишээлбэл бүх нууцах одоо жишээ нь би гэр бүлийнхаа хүнийг яг үнэндээ миний фейсбુક бүх юмыг дагдагчгүй. Тийм тэгээ би тэн дээрээ юм биччихлээдийн тэр уншдаг ч юм уу уншдаггүй ч юм уу надад бол тийм сонирхолтой биш. Миний банкны аккаунт миний би тэр хүний яг аль банкнд данстайг ч ер нь бол хэцүү. Надад бол мэдж байгаа нэг данс байгаа. Ахаа тэр хүнд өөр олон банкны дансч байгаа л байх. Тэр надад мэдж байгаа надад нэг л данс байгаа. Ягаад гэвэл хоорондоо нэг мөнгө төгрөг өгж авалцдаг ингэдэг нэг данс байна шүү дээ. Тэр дансыг л мэдэн. Тэрнээс өөр хитэн дансч байт юм бүү мэд. Тийм байх тий. Тэгэхээр энэ илүү амар өөрт тий. Нөгөө хүн дээж амар, надаач амар, утасны код тэр мэдэх ямар ч шаардлага байхгүй. Тийм байдлаар амьдрал өөр өөрсдөнд амар. Зүгээр нөгөө унших гал ингэх гээд нэг чинь нөгөө нэг хардах сэтгэл байгаад байна тий. Итгэхгүй байна гэсэн үг, хардах сэтгэл байна гэсэн үг, өөр өөртөө итгэлгүй байна гэсэн үг. Дээрээс нь одоо ер нь жоохон токсик харилцаа. Хардалт чинь токсик юм шүү ер нь. Тэ ингээл жоохноор явахаар ингээл үйлдэлээ хараад нэмээд байхаар үсэдэг юм. Яг тэгэл одоо хайртай бол хартаа гэдэг шиг жоохон баг зэргийн нэг тийм чимэх перц шиг хоолнд авдаг шиг юм байвал одоо бас яах вэ? Тэр мангар хартаа багийг өөртөө зориулж гаргасан үг баг те. Хайртай бол хартаа мартаач гэж тэр юу райм амар холбдیں۔ Тэ хар мар. Хартаа хайртай. Хар чи ерөөхдөө бол өвчин шүү дээ. Ер нь бол имгэг сэтгэл зүйн имгэг болоо явчих шүү. Тийм. Боловсон уншаар бүр унш байгаа. Тийм. Бага. Имгэг өвчин гэдэг бол мэдж байгаа шүү дээ. Им уугаад идэгнэ. 50-60 та хүмүүс хүртэл би бинийг хардаад байдаг ч байхгүй. Имгэг гэдэг бол арилахгүй гэсэн үг. Дандаа байна гэсэн. Тэгэхээр одоо яг буцаад иргэд ороход одоо ингээд танаа төвөр үйлчлүүлж байгаа хүмүүс буцаад ирнэ яг ийм сайхан болох уу? Ер нь бол би хаашаа бодлоо яах юм бэ? Гэхдээ миний асуухад зарим зүйл маань одоо шивэр миний зүрхний хэмжээ хаалгаа бол 100% болно гэж байхгүй шүү дээ. Дэлхийд дээр 100% гэж юм байдгүй. Тэ одоо юу ч байсан би бол 100% гэж байдгүй гэдэгт итгэдэг байхгүй. Тэ. Одоо шил би энэ маань ч гэсэн одоо гэдгийг 100% сайхан залуу бас биш шүү дээ. Биш. 99% шүү дээ. Мангар өөртөө итгэлтэй. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Тэр тодруулаад асууж байгаа те одоо чинь аутизмтай хүүхдүүд танад ирээд ингээд заслын хичээлүүд орж байна. Илт сайжирдгүү одоо жишээлбэл ингээд 10-аас ингээд үнэлгээ өгвөл те танаа сургалтанд суулаа гэж үзэхэд хэдэн оноо авах байл гэж. Янз янз. Хүүхдийн байдлаас шалтгаална. Тухайн гэр бүлийн байдлаас шалтгаална. Бидний засаал гэдэг очоод гар утсаа үзүүлждэг. Очоод дэлгэцийн өмнө суулгаад ямар ч ажиллахгүй тэгээ байгаад идэх ч гэдэг юм уу тийм. За зарим хүүхдүүд бол үнэхээр ээж аав нь үнэхээр зүтгэлтэй. Одоо ингээл бүр би одоо жишээ нь бэрээ юунд дуртай юм, хашаа юунд дуртай юм, тэгээ имба юунд дуртай юм гэдэг ч юм ингээд бүр өөрийнхөө бүх одоо нэг сонирхол, хувийн сонирхол, хобби би залуудаа ямар мэрэгжилтэй болно гэж боддог байсан. Эсвэл би урд нь хүүхд гарахаас өмнө ямар ажил хийдэг байсан гэдгийг бүгднийг хаяал зөвхөн тэр хүүхдийн төлөө ингээд тэмцчихдэг. Тийм ээж нар зөндөө тийм. Зөндөө тийм. Тэр ээж нарт би юу ч хандаж хэлмээр байдаг гэхээр өөрийгөө битээ алдаа. Тийм. Жирийн хүүхдийн 1 жил сурах юмыг манай хүүхдүүд 3-4 жил сурнаа. Энэ ингээл ерөөсөө биднийг дагаж бид нартай адилхан энгийн амьдралд л хүл тавьж одоо амьдрах
хэрэгтэй шаардлагатай. Өөрийг нь бие даахад сурах хэрэгтэй. Дандаа бид нар цуг авахгүй тий. Тийм болохоор та өөрийгөө хаяхгүй, та өвшөө сайн бай. Та өөрийгөө хөгжүүл, ажиллаа хий, тий, карьертаа анхаар, мөнгөө сайн оол тий. Эдгээр хүүхдүүдийг маань одоо юу гэдгийг тохирсон юмд нь явуулаад тэгээс өөрийгөө бити алдаач гэж мэрдэг байхгүй. Тэгэл гэр бүл сална, эсвэл ээж аваа хоёрын аль нэг нь бүр ингээ ажиллаа карьераа болно. Тэгээ нэг нь гэртээ суугаад хүүхдээ яг ингээл нэг зөөдөг ажилтай болно. Тэгэхээр манад бас нэг талаар тэдгээр хүүхдүүдийг нэг өдрийн турш хараад авах ч юм уу тийм газар хэцүү л байна л да. Тийм тэгэхээр яалтчгүй ингээл нэг тусгай сургуульд өглөө 2 цаг 30 минут 3 цаг л хичээл орно. 9 өглөөл 11:30 ч юм уу 11:40 гээд тарчин. Тэгээ яах. Тэгээ цаашаа яах. Тэгээ очиод нөгөө энгийн одоо юу гэдгийг өдөр өмжүүлэх өглөө энэ хүүхдэд ч дийлэхгүй мэн авахгүй гэл автгүй ч юм уу те. Ер нь одоо энэ нөгөө манай улсад хамгийн дутагтаад байгаа зүйл юу вэ гэхээр тэгш хамруулалт. Боловсролын яам, боловсролын сайд энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Манай сүүдэр багш гэдэг зүйлийг одоо сүүлийн 1-2 жилээс л ярьж эхэлж шүү дээ. Тэгэхэд гадаадд одоо миний байсан газруудад ч юм уу сурсан газруудад сүүдэр багш гэж угаасаа сургуульд маш олон ингээл 10-20 сүүдэр багш байдаг. Тэгэхээр яг нэг ангид одоо нэг 4-5 2-3 хүүхэд байдаг те. Аутизмтай ч юм уу, даун синдромтой ч юм уу, эсвэл одоо дисциплин нөгөө саажилттай юм дээр суудаг ч юм уу. Тэгээд яг тухайн хүүхдэд шаардлагатай үед нь ч юм уу, эсвэл нөгөө уурлаал, жоохон хийхгүй назгараал ч юм уу, эсвэл дуу аваа ингээл өөрөө хяналтгүй тэр чинь ингээ инээгээ дундаг, эсвэл дуу чан гаргадаг. Тэр үед нь нөгөө сүүдэр багшаа дуудаал, сүүдэр багш нэрэл түр саатуул хөрүүл аваа явчихдаг ч юм уу, эсвэл яг хажууд нь суугаа за битэж чимээгүй ингээрээ саатуулаарай гэлтдэг ч юм уу, тэгээ хичээлээ хийдэг. Гэтэл манад тийм сүүдэр багш байна уу? Байхгүй. Ээж аав нар өөрсдөө сүүдэр багш болоод нэгдүгээр ангид дагаад ордог. Тэгэхээр нөгөө багш надад аюу хэцүү байна. Тухгүй байна. Би одоо өөрийнхөө хичээлээ сайн зааж чадахгүй ингээд хүн хянаад байгаа юм шиг байна гэд сүүдэр багш оруулах байтугай хувийн сургуулиуд яадаг вүлээ ээж аав нарыг гаднаас тодгошоо оруулдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр яг манайх тэрэн дээр яаж ажилладаг гэхээр нөгөө зөвлөн туслах үйлчилгээ хийдэг. Тийм. Тэгэхээр сургуульд ороод энэ хүүхд иймэрхүү хүүхд байна. Тэгэхээр энэ хүүхдтэй ингэж ажиллах ёстой. Ерөнхийдөө ингэж ажиллавал зүгээр. Ийм юм дээрээ жоохон суул юм байна. Тэр үед нь жоохон ингээд ер нь ингээ хүүхдийн суух хугацаа бол 2 цаг л юм байна гэх юм уу те. Ингээ багшд нь сайн тайлбарлаад өгдөг. За дээрэс нь манай нөгөө ийм нэг аутизмтай хүүхд нэг хүүхд авахаар нэг цалингийн нэмэгдэл гэдэг нэг 10% багшд өгдөг ч юм уу те. Тэр нь ингээ хангалтгүй. Тэр 10%-ыг авчихснаас бараг тийм хүүхдийг авахгүй байсан тэр багштай юу амархан. Одоо их хүч гарахгүй л тийм. Тэгэхээр нөгөө уг нь бол санаагаар болдог бол ингээл 2-3 хүүхэд авчмаар байгаа байхгүй нэг ангида. Эсвэл сургууль алган өөрсдөө нэг тийм тусгай хэрэгцээ хүүхдүүдийн нас харгалзахгүй нэг ангитай болчмаар байгаа. Тэгээд тэр хүүхдийн нөгөө чадах чадваруудыг хараад энэ магадгүй математикт айгуу сайн байдаг, зарим нь одоо бичгтээ айгуу сайн байдаг, зарим нь зургандаа сайн байдаг те. Тэр үед нь нөгөө сургууль хичээлд нь үеийнхэнтэй нь оруулаад хоцрогдсон тал дээр нь нөгөө нийлээд орчдөг ч юм уу. Тэр байдлаар ингээд хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Гэтэл тийм байдаггүй. Манай ангийн над хүүхд чинь оноо баллаас хасаад байна. Нөгөө багшийн одоо нөгөө нийт дүнгээс. Тийм, тэгээд тэр оноо баал мал хинт хамаатай юм бэ? Тийм биз. Цалинтай нь холбогдсон байт юм байгааз те. Магадгүй. Тэгээд одоо ерөнхий одоо юу гэдгийг хувийн сургуулиуд бол ингээл манайх амар сайн сургууль, манай хүүхдүүд аягүй мундаг олимпиадад ордог гэл ингээл яриад байдаг. Хэрвээ эсэргээрээ орё гэсэн бүх хүүхдүүдийг аваад тэр сургууль тэгээд хүүхдүүд нь бүгдээрээ сайн сурж ивэл би тэр сургуулийг лаг мундаг хувийн сургууль юм байна гэж ботно. Гэтэл одоо бүр ясын цайдал шалгана гэдэг шиг хүүхдийг бүр амар шалгаж аваад дээрэс нь одоо бүр зарим сургуулиуд одоо би нэрийн дуртад яах вэ? Эцэг эхийн байдал, гэр бүлийн тогтвортой байдал, аавтай юу, аавгүй юу, ээжтэй ээжгүй юу те гэдгийг хүртэл шалгаж авчих шүү дээ. Тэр одоо мэдрэл модж байгаа. Аль нэрийн нөгөөт. Энэ бол байж болохгүй. Аль нэрийг хэлээд тэр. Энэ бол байж болохгүй асуудал. Тийм цаг нь болохоор энэ талаараас дуугарна гэж бодож байгаа. Одоо бас судалгааныхаа ажлыг энэ тал дээр ер нь тэг шамруулалтан дээр хийгээд явж байгаа. Тэгэхээр ингээд байдаг. Тэгээд нөгөө эцэг эхийн зөвлөлч гэдэг юм эцэг хүүд өөрөөсөө бас аягүй мохоо гомдмоор аягүй гомдол гаргадаг. Манай хүүхд ингээд сурах гээд юм ойлгох гэхээр ангид нэг орилдог хүүхд байна гинэ. Тэгээд одоо энэ хүүхдтэй сурахаар манай хүүхд ингээд би одоо ингээд 10 хэдэн сая төгрөг төлчөөд ийм хүүхдтэй суулгамааргүй байна. Гэт ингээд. Гэсэн мөртлөө манай монголчууд чи буян хийн гэл ингээд штэ. Тэгээ одоо би орчин үеийн хүмүүст ингэж хэлмээр санагддаг. Буян хиймээр байгаа бол танаа ангид, танаа хүүхдийн ангид ямар нэгэн тусгай хэрэгцээд те ингээд онцгой хүүхдүүд байвал тэр хүүхдүүдийг ерөнхий боловсролын эрдмийг тэг шамруулалтаар сурахад нь туслаад өгөөч. Дэмжээд өгөөч. Тэр хүүхдүүдийг ингээд ангиараа нийлээд, ээж аваараа нийлээд сурахад нь туслаад өгөөч. Хэдгээр анги хүртэл тэр хүүхд явах юм те.
чадам тэр хүртэл нь магадгүй зарим 6 дугаар анги хүртэл явж магадгүй зарим нь 8 дугаар анги зарим нь 9 дугаар анги бүр одоо сайн бол 11 12 дугаар ангид төгсөж магадгүй тий. Тэр бол ингээл хамтын ингээд одоо юу гэдгийг хичээл зүтгэл байхгүй. Харин тий би нэг ийм зүйл ажигласан байхгүй. Одоо жишээлбэл 1-р ангид орж байгаа хүмүүс чинь 6 настай тий. Жишээ тэд нар бол нэг ийм хин сайн хин муу гэдгийг бол ингээд ялахад том бэр хорж байгаа шүү дээ. Ингээд бужигсэн юмуд л орж байгаа тий. Тим үед яг ийм энгийн ангид аутизмтай хүүхэд ингээд орчих юм бол тэд нэр ингээд томортлоо ингээд аваа явчихдаг юм бэл. Яг үнэ. Урлагийн үзлэг мүзлэг дээр нь зүгээр нэг нь ингэж зогсоогоо нэг нь зогсоогоо нэг нь гарын ингэж хөдөлгөөл зүгээр нөгөөтгөн ч нөгөөтгөө бүр ингээд мэддэг болцсон тийм. Ропт болгоод. Тийм ерөөсөө л тийм. Тэгээд нөгөөтг нь ингээд хөрхөн дагаж дуулахын хөдөлгөөнийг хийхийн ганц хоёр өгүүлбэрийн нөгөө жүжигсэн тоглолтод нь хэлхийн хэлээ дуусан гот нэг нь ирээж хэрээл аваа явахын. Тэгээд нөгөө октод нь баг ээчг нь болцсон. Зүгээр хоол моолн дээр ланчн дээр хамаа минь арчгаад тийм болгоо хийжтэй юм байлээ. Тэгэхээр чин нөгөө байн харилцаанд ороод байгаа болохоор бас хүүхдүүд бас илүү бас ингээд сайжраад ингээд яваад идэг. Тэгээ магадгүй бас нөгөө хил ам гаргаж байгаа ээж аав нарч байгаа дэмжиж байгаа бас сайхан ээж аав нарч бас тийм тэрийг одоо юу гэдэг манай аутизмын холбооноос ч юм уу те өөр одоо тийм мэрэгсэн газруудаас сурвалт авчираад заалгах хэрэгтэй. Ээж аав нар нэг эцгийн хурал хийж явах та өөрсдөө сургалт аваад дээрэс нь хүүхдүүдтэй те аутизм гэж юу юм бэ? Энэ найз нь одоо юу нь болохгүй байгаа. Юу нь илүү онцгой юм гэдэг ч юм уу. Яг ерөнхий боловсролын сургалт тийш хамруулалтанд ямар хүүхдийг хамруулах гэдэг маш хөнгөн төрлийн маш хөнгөн аутизмтай хүүхдийг хамруулах гэдэг шүү. Тэрнээс амар хэцүү одоо хүнд те. Тийм тийм жоохон нэг хэсэг жоохон галзуур юм шиг байна. Хэсэг нэг юм нэг тийм үе яг түрүүний хилдгэр те. Хичээл дээр сууж байгаа л ганцаараа тоглоод эхэлдэг ч юм уу. Тэгэл ганцаараа юм яриад эхэлдэг. Тэр үед нь нөгөөдөл нь ч баг мэддэг болцсон байт юм лээ. Яаташ энийг 6 зураг гэл нөгөөдөл нь нөхөн 6 зуруулаад тэгээд хашгирч машгирч болохгүйгээр зүгээр хажууд нь суужсэн нэг 6 зураг гэл нөгөө 6 зураг эсвэг хугацааны дараа зүгээр болоод тэгээд ингэж явчихдаг юм байл л дээ. Уул нь бол нэг тийм хэцүүлээд ад үзээд байхаар зүгээр бас биш л юм байл. Тэгэх юм бол бас яг та ярил байх. Сайхан нэг яасан. Сайхан хин яасан. Хэнийг болстоо нэг сайн болоод. Сайхан Трампыг мэдээлэл гаргасан. Тэр нь болохоор яг Tylenol, Paracetamol зэрэг нөгөө тийм тэр төрлийн эмийн одоо бэлтгэлийг жирэмсэн багтаа хэрэгжилж исэн эмэгтэйчүүдэд ер нь аутизмтай хүүхэд гарах төрөх магадлал өндөр байна гэсэн. Тийм. Яг тэр тэгээ эргээд нөгөө нэг ээжүүдтэй аюу дарамт болж байна л да. Тийм. Гэхдээ тэр бол 100% биш. Цаадах чи ер нь яагаад энэ талаар судалгаа нэрийн одоо баг бүртгүүлээд нийлээ нарийн одоо хийсэн бэхээр нөгөө Barn Trump хүүхдэн тий аутизмтай байх магадaltaй гэж үздэг байхгүй. Тэгээ тэрнээсээ. Тийм. Тэгээ одоо бол ерөөхдөө нэлээд сайжраад баг айгүй мундаг болсон шүү дээ. Тэгэхээр хөнгөн хэлбэрийн аутизмтай байж болцсохгүй гэж үздэг. Тийм болохоор ер нь нэлээд сайн судалсан байх л та. Тэгээ яг нөгөө нэг юм судалгааны төвөр дунд л тийм орцсон л байна л да. Ер нь дийлэнхт нь юу ажиглагдаж ин гэхээр тийм имийн хэрэглээ байсан байж болно. Гэхдээ энэ бол 100% бол биш тий. Tylenol, Advil энэ төр бол тэгэл байнга хэрэглэж штэ. Тийм. Энийг бол хянах боломжгүй. Үүн дээрээс нэг одоо аутизм гэдэг ингээд нэг өвчин. Одоо төрөмгийг нөгөө талаар жишээлбэл Дауны синдром дэр одоо тийм хүүхдүүд их олон байгаа шүү дээ. Ялангуяа одоо Дауны синдромтой хүүхдүүдийн зүрхний цорхоо байх магадлал маш өндөр байдаг. Тийм учраас тийм. Тэгэхээр би одоо хагалгыг нь хийж ирсэн. Ерөөс байнгын тийм баяр баясгалтай, аз жаргалтайгаар ингээл байж идэг, оршиж идэг. Тийм. Энэ хүүхдүүдтэй ер нь ажилуул яаж ажилдаг вэ? Тэд нар маань болохоор яхаа нөгөө нэг хоромсом илүү 21 одоо 47 юутай гэсэн үг хоромсомтой. Тэгэхээр нөгөө тэр нь айгүй хөрхөө юу вэ гэхээр нөгөө хүний хайр сэтгэл, хайр дурлал, баяр баясгалын одоо хоромсом илүү гэсэн үг. Тэгэхээр дандаа л ерөнхийдөө ингээл наалцсан, үнсэн, тэрсэн, хайрлсан одоо өөр дээр ирж суусан ч гэдэм юм ингээл нэг юм амар хөөрхөн шүү дээ ер нь бол тийм. Гэхдээ яг ингээд янз байна. Бас зарим нь ингээ хавсарсан аутизмтай хавсарсан даунжиг байна тий. Дээрээс нь одоо юу гэдгийг дислексия буюу суралцсан бэрхшээл заримд нь хавсарч болно. Янз тэгээд зүрхний гажууд бас байна тий. Яг тэд нар маань бол ингээд ярьж болно, ярьж чадна, яг ингээд энгийн хүн шиг, том хүн шиг хайрлал дурлаад амьдарч болно. Гэхдээ бас яг нөгөө хөгжлийн яг нэг хязгаар түрээд цаашаа бас зарим нь ингээд зогсчихдаг. Тэгэхээр нэг дийлэгтэй нэг 8 настай хүүхд юм шиг тий 20 настай мөртлөнгөөсөө 10 настай хүүхд юм шиг тиймэрхүү яваад байдаг. Тэгэхээр одоо энд ажиллахтаа бол юу гэж яагаад ер нь цааштай бол бас яг адилхан хүүхдээ ерөөхдөө оншилдог байхгүй эхлээд ирэхээр нь за манай хүн харилцаан дээр сул байна уу, яриан дээр сул байна уу, ааш зангийн хувьд тий жоохон асуудалтай байна уу, төрөмгий байна уу, тий эсвэл бүр ингээ хаагдмал байна уу, аль юуг нь илүү гарах уу, юуг нь жоохон нарах уу гэх юм уу тий. Тэр зүйлийг онцлоод тэгээд одоо ганцаарчлсан хувийн төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу явдаг гэсэн үг.
Би ер нь энэ өвөл Америк авч сэтгэл зүйчээр сурлаа. Энэ анкетээ явуулъя. Тэгээ би подкастер хөтлөл байж байгаа юм тий. Тэгэд бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд их маш их баярлалаа. Хашаа амч маань би өдөр ажиллаар нь орсон бохгүй юу. Тэгээд тэгсэн чинь би бүр ингээд найзаараа бүр ингээд бахарх сэтгэл төрж байгаа. Ингээд нэг сартай гэсэн үү? Тий, нэг сартаа хүүхдэд зүрхний хаалгаа хийчээд урд өдөр нь хийчээ. Тэгээ шүнжэнгөө нөгөөх нь болтгоо гээд тэгээд унтаагүй нөгөө хүнийхээ хажууд байсаар байгаад тэгээд явж хагаад одоо орж ирээд подкаст хийгээ сууж байгаа юм. Тэгэхээр баярлаа. Тэгээд бас ингээд гоё мэдлэг олох зүйлд ингээд төв нэмрээ оруулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Энэ манай подкастыг дэмждэг энэ Амуу гэд брэнд байгаа. Тэгээд энэ нөгөө нэг сахаргүй итгэхэд ямар нэгэн аюулгүй транс тасгүй юм бүтээгдэхүүн байгаа учраас бүтээгдэхүүнийхээ дээжийг танд бэлгэлье. Яа баярлаа. Тэгээд ташаа минь одоо эмдэгрүүгөө яаралтай ордоо. Маш их баярлалаа та хоёртаа. За баярлаа. Баярлаа. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Инстинкт нэмэгдэхгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Радио Хаус 89.7